За энэ өдрийн мэндийг хүргье. Эрдэнэт гişүү мөн хөргөл гişүү эдрээ санал нэг байна. Ер нь бол тэр 2 дахь өдөр эдийн засгийн байнгын хороогоор энэ саарл жагсаалтынхаа асуудлыг хэлэлцэх гэж байгаа бол эзэнтэй. Тэгээ энэ санхүүгийн зохицуулах хороо Монгол банк хоёр ч өөрсдөө бие даасан хууль эрх зүйн орчныхаа хүрээнд дандаа хамтын шийдвэр гаргадаг байгууллага шүү дээ. Тэгээ хамтаар нь суулгаж агаад энэ асуудлыг нэг нөгөө ярилцаад би бол хариуцлага тооцно гэхээсээ илүүтэй энэ саарл жагсаалтаас яаж гарах вэ гэдэг ийм эрх зүйн зохицуулалтаа улсын хурал харин яаралтай хэлэлцэх нь хамгийн зөв, хамгийн анхаарал татсан асуудал байсан уу гэж ингэж үзэж байгаа. Тэгэхээр энэ төвшөнд манай улсын хурал эдийн засгийн байнгын ороо ямар бодлогын төвшөнд анхаарч байгаа юм бол хоёрдугаарт нь улсын хурал өөрөө төсвийн бодлогын асуудлыг, мөнгөний бодлогын асуудлыг улсын хурал өөрөө баталж өгдөг. Жил болгоны үндсэн чиглэлийг нь баталж өгдөг. Ингээд жил болгоны үндсэн чиглэлийг баталж өгсөн улсын хурал нь өөрөө одоо энэ саарл жагсаалтанд орсон энэ хариуцлагыг бас хэрхэн яаж хүлээх вэ? Зөвхөн хоёр хүнээр туг дахиад явхаас илүүтэйгээр би бол Монгол улсын хэмжээнд энэ санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэж байдаг ба. Монгол банкны ерөнхийлөгч санхүүгийн зохицуулах хорооны дарга сангийн сайдгуур. Тэгээд хоёрхан хүн рүү энэ алдааг чигчээд дараагийн сангийн сайдын хариуцлагагүй үйлдэлийн асуудлын ард талд бас бид юу ярилцах вэ? Ингэж адил саарл жагсаалтанд орсон 4 асуудал байгаад байгаа байхгүй юу? Тэгээ энэ 4 асуудал дээр эзэн холбогдогч нь хинтээ хамааралтай холбоотой бүгэн л ерөөсөө монголоор үгээр бичээстэй тодорхой байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар энэ засгийн газрын энэ сайдын асуудлуудыг бид яаж аль төвшөнд авч үзэх үү гэдэг асуудлууд үүсэж байгаа. Тэгэхээр зөвхөн би бол даваасран бол өргөдлөө өгснийг нь бол одоо ялчгүй л одоо хариуцлага хүлээж өргөдлөө өгч чинь гэж харж байна л да. Гэхдээ энэ өргөдлийн ингээ хараад байхад юу вэ гэхээр мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхдээ тэмцэх олон улсын байгууллагаас Монгол улсыг 2013-аас 16 оны үйл ажиллагаанд хийсэн газар дээрх үнэлгээгээр нөхсөн үнэлгээтэй холбоотой. Тэгээ энэ даймжирч явсаар байгаа л өнөөдөр 19 онд л асуудал болж байгаа болохоос биш. Энийг харин одоо энэ бүгдтэй тэмцэхийн тулд Монгол банк санхүүгийн зохицуулахаараа бүх төвшөнд анхаарлаа хандуулж ажиллаж исэн энэ мэдээлэлээ өөрийнхөө өргөдөл дээрээ тусгацсан байна л да. Тэр байтугай санхүүгийн зохицуулалттай байгууллагын энэ одоо салбарыг банкнаас бусад салбарыг 200% өсгөж чадсан гэд ахиц дэвшлээ бичсэн байгаад идэг. Ингээд сайн ажилласан байна гэд ингээд бичээд аргагүй өргөнд өргөдлөө өгж байгаа энэ асуудлыг бид нэр тэр 2 дахь өдрийн одоо эдийн засгийн байнгын ороогоор хилэлцээд нухацтай бодлоготой шийдвэр гаргаад тэгээ хариуцлага тооцоо чөлөөлж болно. Ингэхдээ тэгвэл тэр Монгол банк санхүүгийн зохицуулах хорооны энэ дарга удирдлагуудын хамтын шийдвэр гаргадаг байгууллагуудын нөгөө удирдлагуудын ямар төвшөнд авч үзэх юм? Энэ асуудлыг бас системтэйгээр тогтолцооных нь хэмжээнд тэр санхүүгийн доктортой байдлын зөвлөлийн хамт олонных нь хүрээнд нэгдсэн байдлаар ингэж авчиж үзэж байж улсын хурал хариуцлагын асуудлаа ярих нь зөв бахаа гэсэн ийм байр суурьтай байж байна. Санал хэллээ. За